За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ бурхан гэж юу болох талаар ярилцсанаа. За техник технологи шинжлэх ухаан хөгжсөний бас нэг ашгаар гэхүү те тусаар гэхүү хуучных шиг одоо хит одоо бурханыг шүтэх альва нэг юмыг сохроор дагах мухраар дагах үзэгдэл ер нь их буурч байгаа. Тэгсэн хэрнээсээ яг нөгөө нэг бурхан гэдэг чи яг юу юм бэ гэдгийг шинжлэх ухаанаар тайлбарлаж батлаагүй олон зүйлс байгаа тийм ээ. Ер нь бол яг хамгийн эхлээд тэр шүтэх үзэгдлийн талаар ярих гэж бодож байна л доо. Бурхан гэхээр бидний одоо тархинд хамгийн түрүүнд орж ирдэг төсөөлөл бол агуу тийм хүчтэй ямар нэгэн одоо дүрт биет байдаг тийм ээ. Одоо заримд нь бол бурхан гэхээр будтай багш орж ирж болно. Заримд нь бурхан гэхээр маш их тийм хүчтэй, чадaltaй одоо аимшигтай догшинтэй хүн болгоныг одоо хүссэн үедээ шийтгдэг ч юм уу хүссэн үедээ авардаг тийм нэг одоо хүний дүр орж ирэх байх. За ингээд хамгийн эхлээд шүтэх гэдэг үзэгдэл ер нь бол бий болсон л тоо энэ дэлхий дээр. Яг Дарвины хууль гэд бид нэр юу яадаг шүү дээ 10 жилдээ үздэг тийм ээ хүн яаж анх бий болсон одоо мичнээс хүн үссэн юм а гэж ярьдаг. За энэ Дарвины онол хууль болохоор ерөөсөө худлаа ерөөсөө огт худлаа зүгээр л одоо хүн төрөлхтний тархийг угаах гэсэн тийм онол واخгүй юу. Тэгээ одоо хүртэл 10 жилд одоо Дарвины хуулийг заагаад байж ин одоо хизээ өөрчлөгдөх тийм уул найл хизээ нэг л өөрчлөгдөх цаг нь болцсон юм шиг надад мэдрэгддэг. За тэгээд хүн бол Дарвины хууль шиг мичнээс үүсээг юм аа. Анх бол яг Монголын нуус товчон төр хүртэл байдаг. Үнэхээр одоо өвгдүүдийн буулгасан судар номыг сайн ухаад үзэх юм бол хүн төрөлхт анх хиж хөрөөснөөс үүссэн юм а гэдэг. Хиж хөрөөс нь ямар зүйл юм бэ гэхээр сүултээ баг нөгөө дөрвөн хөлөөр явдаг амтныг хилдэг байсан. Тэгээд хиж хөрөөс яаж яваад хүн болчих тийм ээ? Ёстой нөгөө эволюцийн хуулиар гэдэг шиг хүн болчих. Эсвэл яагаад одоо тэр одооны хүнээс шал өөр амт хүн болчих вэ гэдээ та нар гайхаж магадгүй. Энэ дэр болохоор өндөр соёл иргэншилтэй хүмүүс байдаг. Ганцхан одоо дэлхий гэдэг гариг маань бол ганцаараа одоо энэ орчлын ертөнцийн амьд биетэй технологитой ч юм уу одоо хүмүүстэй ганц гариг биш шүү дээ. Дэлхийгээс гадна зөндөө олон галактик, нарны аймагуд од эрхсүүд байдаг. За тэнцээ мэдээж өндөр хөгжилтэй соёл иргэншлүүд бол угаасаа байж таараа тийм ээ. За тэгвэл өндөр хөгжилтэй соёл иргэншлийнхэн дэлхийг олсон, мэдсэн. За тэгээ дэлхийн маань бол үнэхээр ашигт одоо малтмал ихтэй байгаль сайхан үзлэнтэй. Тэгээд дэлхий дээр бол олон одоо амьдралыг хөгжүүлэх боломжтой онцгой гариг байсан учраас өндөр соёл иргэншилтэй газрынхан дэлхийг бол их онцолж авсан байна. За тэгээд Атлантууд лемүрчүүдийн үегээд байгаа энэ хүн төрөлхтний соёл иргэншлээс өмнөх соёл иргэншил гэж байгаа. Атлантууд лемүрчүүдийн үеэс одоо олдсон олдвор, түүх, домог одоо зөндөл олон батлах нотлох юмнууд байдаг тийм ээ. Судлаад үзэх юм бол олон одоо ном хэвлэлүүд гарсан байдаг. За Атлантууд лемүрчүүдийн одоо соёл иргэншил устдаад дахиад одооны хүн төрөлхтөө үүссэн. Одооны хүн төрөлхтөн хиж өрөөснөөс үүссэн гэд байдаг. За тэгвэл нөгөө нэг өндөр соёл иргэншилтэй нөхдүүд маань гений инженерчил хийх замаар хүн төрөлхтнийг үүсгэсэн юм байна. Ямар нэг одоо биет зүйл байх хэрэгтэй. За өөр одоо өндөр соёл иргэншилтэй оршинлуудын хувьд бол ганцхан 3 хэмжээст баригддаг. Тэд нар 3 хэмжээс рүү ч орж ирдэг 4 хэмжээс 5 6 7 8 дахь хэмжээс рүү хүртэл оршин тогтнох боломжтой. Маш одоо өндөр оюун ухаантай, ухамсартай, технологи өндөр хөгжсөн учраас өөрсдийнхөө тэр оюун санааг болон одоо биет зүйлийг энергийг тэгж хэмжээс рүү ингэж дамжуулж чадах технологитойг ерөнхийдөө ойлгочих болно. За тэгэхээр яг хүн төрөлхтөн бидний хувьд бол технологи, шинжлэх ухаан бол ер нь баг маш жоохон хувьд хөгжсөн байгаа. Одоо тэр өндөр соёл иргэншилтэй харьцуулах юм бол зүгээр нэг бага ангийн 1-2 дахь ангийн хүүхдүүд шиг л төвшөнд байгаа учраас бид нар одоо энэ яаж энэ хэмжээс юмыг одоо 1 2 3 4 5 6 7 8 дахь хэмжээс рүү шилжүүлээд байгаа үнэхээр ойлгомжгүй тийм ээ. Тэр портал хаалга гэдэг юм яаж одоо нийгээд байгаа тийм ээ. Нэг газараас нөгөө газар руу орохын тулд зөвхөн портал хаалга нийгээл орчих чинь гэж энийг бол бас тархиараа одоо бодож төсөөлөхөд хэцүү. Аз болж яг сүүлийн үед энийг бидний нөгөө тархинд нээж өгөх зорилгоор кинонууд, зөвнөлт кинонууд гарч байгаа учраас нэг иймэрхүү юм байж болох юм байна. Тэ шинжлэх ухаан хөгжөөд ингээд явж болох юм байна гэсэн тийм итгэл найдвар, за мөн төсөөллийг бол суулгаж өгч байгаа учраас хүлээн зөвшөөрөд байгаа. Гэтэл энэ портал хаалгач юм бол зөвхөн нэг хэсэг нөхгүй.
Одоо жишээлбэл энэ утас гэдэг зүйлийг тийм ээ эсвэл бид нар энэ бие махбод гэдэг зүйлийг ер нь ингээд нүдэнд харагдаж байгаа, гарт баригдаж байгаа зүйлийг шууд ингээд 4 хэмжээс рүү шилжүүлээ, 5 хэмжээс рүү шилжүүлээ, 6 7 хэмжээс рүү шилжүүлэх явахаар энэ бас үнэхээр бас ойлгомжгүй юм болдог. Гэхдээ энэ байтугай технологитой, өндөр ухамсартай, маш одоо удаан одоо амьдарчихсан тий үүснээс хойш маш удаан амьдарчихсан тэр одоо биетүүдийн хувьд тэр соёл иргэншлүүдийн хувьд бол боломжтой зүйл болцсон байхгүй юу. Тэгээ нөгөөдөл чи өндөр одоо хэмжээс буюу тэр бидний одоо энэ байгаа 3 хэмжээсээс дээд хэмжээсээсээ ерөнхийдөө 3 хэмжээс рүү төхөж ирээд энд гений инженерчлэл тийм ээ 3 хэмжээст амьдралыг ингэж босгож чадсан байгаа юм. Яагаад гэвэл дэлхий дээр 3 хэмжээст амьдралыг босгоход бол үндсэн суур нөхцөл сайн байсан байхгүй. Одоо жишээлбэл наран дээр ч юм уу өөр гариг дээр тийм ээ 3 хэмжээс амьдралыг бүтээх гэхээр тэнд бол нөхцөл дутуу байдаг. Жишээлбэл тэр нар гэдэг зүйл бол маш тийм халуун байдаг учраас биет 3 хэмжээс биет ойртох боломжгүй. Тийм ээ. Өөр газруудаа амьсгалах агаар нь боломжгүй ч гэдэг юм уу байдаг. Гэхдээ наран дээр өөр одоо гаригууд төр болохоор тэр гаригаас гарч байгаа энерги, эрчим энерги гэж ба тэр эрчим энерги дээр суурлаад тэр гаригаас чи өөр дээр нь одоо за 1 дээр хэмжээс орших боломжгүй, 2 3 дахь хэмжээс орших боломжгүй болчлаа гингүүт 4 5 6 7 8 дахь тэрнээс дээш хэмжээсүүд тэр гаригийн одоо гаригаас гарч байгаа тэр маш одоо өндөр эрчим энерги байгаа шүү дээ тийм ээ өндөр ухамсар байгаа. Тэрэн дээрс хуурлаад 3-аас дээш ингээд хэмжээст тэр амьдралыг оршин тогтнох нөхцөлийг ингээд бий болгоцсон байхгүй. Тэгвэл дэлхий шиг 3 хэмжээс гариг дээр амьдрал оршин тогтнох тийм нөхцөлтэй гаригуд бас цөөхөн байдаг. Ихэвчлэн 3-аас дээш хэмжээст оршинлууд амьдрах боломжтой нөхцөлтэй тэр гаригуд байдаг бол дэлхийн маань ялцчихгүй цөөн буюу онцгой гаригуудад орчиж байгаа байхгүй юу. За тэгэхэд 3 хэмжээстээр амьдралыг бүтээсэн байгаа. За яг хүн төрөлхтөн одоо энэ Атлантууд лемүрчүүдээс өмнө гэх юм уу те яг юу байсан бэ гэхээр 3 хэмжээс биетүүд амьдралууд байсан. Одооныхоор яг рептил гэж зарим мэдчихэж байгаа. Рептил буюу мөлхөгчдийн төрөл гэж байдаг. Мөлхөгчдийн төрөл анхын дэлхийн уугуул суугчд байсан юм аа. Тэгээд тэдний бас л нөгөө нэг одоо соёл иргэншил технологи хөгжиж амжаагүй байхад өндөр соёл иргэншлүүд бууж ирээд нэгсэндээ мөлхөгчдийг рептилүүдийг колончлсан байхгүй. Колончлоод өөрийнхөө одоо соёл иргэншил, өөрийнхөө ажилчдыг тийм ээ өөрийнхөө үр удмыг үлдээж эхэлсэн байна. Тэгвэл өөрсдийнхөө дүр төрхийг одоо дэлхий дээр суйрлаж өгсөн байхгүй. Одооны энэ хүн төрөлхтөө энэ дүр төрх чи өөрөө яг энэ дэлхийн одоо язгуур төрх биш. Дэлхий дээр амьдарч исэн тэр уугуул одоо мөлхөгчд рептилүүдийн төрх биш. Бидний энд гений инженерчлэлээр бүтээсэн тэр өндөр соёл иргэншилтэй хүмүүсийн дүр төрхийг ерөнхийдөө голчилж авсан гэсэн үг ээ. За ерөнхийдөө тэгээд 2 3 соёл иргэншил байдаг гэдэгт одоо түүх томог байдаг. За одооны хүн төрөлхтөн болохоор одоо гений инженерчлэлээр үүссэн, хөгжсөн. Тэгээд өдөө хүртэл ингээд амьдраа явж гин тийм ээ. Олон одоо сонирхолтой түүхийг бүтээгээд амьдарч байна. За тэгвэл бурхан гэдэг тэр шүтэх зүйл болохоор хүн төрлөختнийг анх үүсгэж авах бий болчихсон. Яагаад тэгэхээр хүн төрлөختнийг одоо бүтээчлээ тийм ээ өндөр соёл иргэншлийнхэн хүн төрлөختнийг бүтээчлээ. Анх бол одоо туршилтын загвараар за энд нэг шинэ колон тийм ээ өөрсдийнхөө одоо цагиргаа талтанд ор байх гэдэг чинь л өөрөө колон болчихж байгаа. Колоныг үүсгэхийн тулд одоо өөрсдийнхөө дүр төрхөөс өөрсдийнхөө ухамсар одоо сүнслэхээс ингэж сүнснээс хүртэл тийм ээ эрчим энергиэс хүртэл аваад оюун ухаанд одоо хүчтэй, чадaltaй сүнслэг хүн төрөлхтнийг бүтээсэн. За тэгээд тэдний хувьд болохоор тэр өндөр соёл иргэншилтэй нөхөтүүд бол хамаагүй илүү хүчирхэг, илүү одоо технологитой, илүү оюунлаг юмар илүү байсан учраас шүтгдсэн. За зарим нь болохоор бүр ингэж өөрсдийгөө шүтүүлж, мөргүүлж тийм ээ одоо өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийлгэхийн тулд тиймэрхүү авирууд бол гаргаж ирсэн. Энэ бол одоо бодоход жоохон онцгой санагддаг л та. Яг та нар өөрсдөө төсөөлгүй бид нар одоо ингээд жишээлбэл энэ нэг ертөнц тийм ээ
одоо нэг газар хөвчлөө та нарт нэг газар хөвчлөө та. За тэгээ эн чинь нэг хүссэн болгоно бүтээ гэх юм бол ингээд жижиг хүмүүс бүтээгээл те. За одоо энэ жижиг хүмүүсийг би яахын удирдах болно. За та нар одоо ингэтийг одоо хэдүүлээ ийм хийн гэдэг ч юм уу гоё хөгжүүлээд одоо нэгсэн тоглоом шиг явж байгаа хгүй. Хөгжүүлэлт хийдэг тоглоом шиг те. Яг тэр юм шиг байсан. Тэгээд нөгөө хөөрхий соёл иргэншилд ороо өөртөөс нь ухамсарт ороо дүнгиж одоо хөгжиж гений хувьд ч гэсэндээ тархины бүтцийн хувьд ч гэсэндээ сүнсний хувьд ч гэсэндээ хөгжиж явж исэн хүмүүст бол тэдний ойлголтоор дээрээс нь хүн ирээл тушаагаал би та нарыг зохицуулна, би та нарыг шийтгэн, би хүссэн үедээ та нарыг шагна гэл бүх юмыг зохицуулаад тахаар ингэж шүтэх, мөргөх тийм ээ тэднээс нөгөө айх зүйл үүссэн л дээ. Энэ чинь нөгөө бурхан шүтэх шүтлэгийн тогтолцоос ч анх ингэж үүсэж исэн бэл. Мэдээж айн тэг бүх юмын шийдэл би бол та нарыг бүтээсэн. Би бол одоо ингэн тэгнэ. Та нар өгөнд орохгүй байх юм бол шийтгэн. Сайн байх юм бол шагнаж гэдэг юм уу. Ингээд нэг бол хайрлал, нэг бол шийтэл ингээд 9 шийд болоод тахаар тэдний ингээд бурхан гэдэг дүр ингээд анх хүн төрлөختний бурхан гэдэг дүр ингээд үүсчихсэн байхгүй юу. За тэгээд одоо бол яг нөгөө хүн төрлөختөн арай нөгөө шинжлэх ухааны эдрийг хөгжөөд тийм ээ наано цаануудаа ямиг ойлгохоор болоод хөгжөөд дэвшээд ирсэн чинь нөхдүүд өөртөө ил харуулхаа болцсон. За наад захын жишээ гэвэл одоо ухаалаг гар утас тийм ээ камертаа ч юм уу тийм ухаалаг гар утас гарч ирэхээс өмнө камер гарч ирэхээс өмнө бол сансрын тэр хөлгүүд UFO гэдэг тийм ээ тэр үл мэддэг нисдэг биетүүд бол маш их үзэгддэг байсан гэж хүмүүс ярьдаг. Ингээл шөнөөр ингээл харж агаад ингээл маш хурдан ингээл гэрэлнүүд хөтлөл ингээл яваал тийм ээ. Энд тэнд гэрэл гараал. Ийм түүх бол харсан хүмүүс бол олон байт юм лээ. Тэг гол нь ботлох нотлох юм байхгүй дарсан зураг хүрэг байдаг учраас одоо хэцүү тийм маргаантай асуудал байдаг. Гэхдээ бол нүдээр харсан хүмүүс бол олон байт юм лээ. Энд ч тийм харж ирсэн тэгэхэд тэгжсэн багтаа нэг юм хөлөг шиг юм харж ирсэн гэл ганцхан монголч ш тийм улс орондоо яар иймэрхүү юунууд байдаг. Одоо зарим нь бол зураг мураг ч юм уу одоо батлаа нотлоотой, зарим нь бол амн яриагаар дамжаа ингэ байждаг. За тэгсэн чинь ингээд бид нарыг одоо захирч байгаа одоо үүсгэсэн нөгөө өндөр соёл иргэншилтэй нөхдүүд бол мэдээж бол хамаагүй одоо хүртэлтэй хамаагүй ухамсар технологийн хувьд өндөр байгаа учраас юугаа мэдүүлэх үү, юугаа мэдүүлэхгүй байх уу тий яаж одоо чааш нь үргэлжлүүлж явуулах уу, яах уу, яаж зарах уу гэдэг бол асар нууцлалын төвшөнд одоо явагддаг. Гэхдээ энэ талаар бол хаа очиж одоо зарим одоо зөв мэдээлэл дамжуулдаг сувгууд бол мэдээллийг хүргээд эхэлсэн тийм ээ. Энэ яг хүн төрөлхтнийг тасгаж чинь л та. Өндөр соёл иргэншилтэй хүмүүс байдаг юм а биднийг ингэж үүсгэсэн юм а гэсэн нэг тийм одоо сэрэлт тийм энэ оюун ухааны сэрэлт тасгалтыг ингэж явуулах журмаар зарим мэдээллүүдээ дээрээс нээж өгч байгаа байхгүй. Тэгэд энэ дунд чинь одоо нөгөө муу ир дайнд хүрнэ гихчээр дундуур нь худлаа мэдээлэл тарааж хулигдчихж байгаа хүмүүс ч байна. Үнэхээр одоо дээд оршинлуутай холбогдоод мэдээлэл тараадаг хүмүүс ч байна. За ерөнхийдөө нэг иймэрхүү товчхон ярьлаа. За одоо эргээд гол сэдв рүү оръё. Бурхан гэдэг сэдв рүү оръё. За тэгсэн чи одоо Кришна бурхан байна. За Будда бурхан байна. Өөр одоо янз янзэл одоо төр төрхтэй бурхтууд байдаг тийм ээ. Тэр бурхтууд болохоор одоо олон мянган жилийн өмнө амьдарч ирсэн. Тэгэнгүүтээ яг хуу тухайн цаг үедээ бол одоо одноос буюу тэр өндөр соёл иргэншилтэй газраас бууж ирээд одоо хүн төрлөختөнд одоо ид шидийг үзүүлдэг байсан учраас тэрхүү одоо дүр төрхөөрөө юу яатсан хадгалагдсан байгаа байхгүй юу? Хадгалагдсан. Одоо бид нар бясалгаас суухан бол зарим нь бол бурхтыг харж байгаа. Ингээ бясалгаас суусан чинь нэг юм цагаан дарих орж ирлээ гэн, зарим нь одоо дайны бурхан тэнгэр орж ирлээ гэн тийм ээ. Зарим нь одоо ийм нэг улааны сахиусуд байдаг шүү дээ. Шарын шашны бурхнууд, улааны одоо бурхнууд. За тэгэл заримд нь ингээл өвгдөөс юм дүрээр орж ирлээ, заримд нь юм харгаргийн царайдан юм орж ирлээ гэл янз янз юм орж ирдэг. Эдгээр чинь болохоор өөрсдийнхөө яг дүр төрхийг айл дээр үеэсээ ингээд мөнхөлчихсэн байхгүй юу? Мэдээж одоо энэ махан биетэй одоо хүмүүсийг бодвол нөгөөдөл чинь арай юм хүчрэг биетэй, арай юм оюун ухааны хувьд ч гэсэн хүчрэг, технологийн хувьд ч гэсэн хүчрэг болохоор тэр ид шидийг үзүүлдэг байсан чадaltaй хүмүүс байсан байхгүй юу? За тэгээ нөгөөдөл чи өөрсдийгөө нөгөө шүтүүлсэн. Яг тэр бусдаас онцгой байсан учраас бусад хүмүүс нь шүтээд дүр төрхийг ингээд янз янзаар зурцсан те. Зарим нь ингээд цэнхэр ажтай байдаг гэсэн. Зарим нь болохоор одоо ийм одоо тогшин дүртэй байдаг, суулан ажтай байдаг гэсэн. Ингээл тухайн үед өвдөө дүр төрхийг гаргаад ингээд аман зургаар ингэж гаргаад тэрийг томоор одоо урлуулаад шүтэж ирсэн ч юм уу. Ингэсээр агаад нөгөө
нэгдсэн ухамсар буюу одоо хүн төрөлхтний тархин нэг юм ингээ олон давтан хараад олон дахин сонсоод байхаар цаашаага ингээд кодлогдчихдаг байхгүй энэ тархи чинь. Тэгэхээр нөгөө яг хүн одоо ингээд тэр үед амьдарч байгаагүй хэрнээсээ тэр баг бурхныг хараагүй исэн ч гэсэндээ хүн бясалгаас ухаар тэр үед байсан бурхны төр төрхийг хараад байна гэдэг чинь энэ бүр тарих генд нөгөө кодлогдсон мэдээлэл байгаа учраас тэр энергитэй холбогдохоор тэр дүр төрх нь яг орж ирээд. Нэг өсөндөө тэр бурхтын цаана тэр маш өндөр оюун ухамсар байгаа л байхгүй юу? Оюун ухамсараас хүчээ авдаг байсан. Тэр өндөр оюун ухамсар дээд хэмжээст байгаа. Тэгвэл тэр өндөр оюун ухамсарыг шууд буулгадаг байсан. Тэр өндөр оюун ухамсараас одоо хүчээ авдаг байсан. Нөхдөд тухайн цаг үедээ бурхан гэж шүтгэжсэн. Тэгэнгүүтээ мэдээж нөгөө зарим нь болохоор нөгөө өндөр одоо технологитой байдаг учраас өөрийнхөө тэр соёл иргэншил гаргаас одоо шууд 3 хэмжээс рүү орж ирж тийм ээ одоо технологийн дагуу ичээдээ үзүүлдэг ч юм уу байсан. За энэчнээс нь болоод улаан арьстай хүүхэн арьстай өстой 9 шидийн сонь дүр төрхтэй бурхтуудыг дүрсэлсэн байдаг тийм ээ. Одоо нөгөө бурхтууд нь одоо хүмүүст ингээд харагдаж үзэгдсээр нь байгаад хүмүүсийн нэгдсэн оюун ухамсарт нь өөрийн гэсэн дүрээ үлдээсэн учраас бид нэр яг одоо нэг бурхантай холбогдлоо, нэг бурхныг буулгалаа, ингээ бясалгаа суулгалаа, нэг эрчим миний эрэхтэй холбогдоод нэг засал үйл хийгээд байна. Нэг эрчим миний эрэхтэй өөрийн одоо оройн хүр дээр тийм ээ ухамсар зүнсээрээ холбогдоод байна гэж мэдрэхтэй давхар дүрийн зарим хүмүүс хардаг. Дүрийг харахтаа тэр бурхны дүрийг хараад эхэлдэг. За тэгэхээр тэр бурхны дүр төрх бол ямар ч байж болох байсан байхгүй. Ерөөсөө тэр бурхны дүр төрх гэхээс илүү цаад нөгөө энергийнх нь мөн чанар л чухал байгаа бид нарт. Тэгэхгүй бол дүр төрхөн тэтэрхийг автчаараа хүн ингээд мухраар одоо шүтээ авчдаг. Бид нар биш тэ ерөөсөө энэ одоо айдас нэг өсөндөө тэр бурхныг шүтгэхийн цаана айдас явагддаг байхгүй. Одоо айдас гуйлж явагдана те намайг одоо аварч өгөөрэй. Наа бити шитгэрээ тийм ээ би одоо нүглээ хүлэн зөвшөөрж гин намжилж гин эсвэл намайг ингээд өгөөрэй гэж гуйдаг ч юм уу. Энэ шүтлэг болохоор мухар шүтлэг юм аа. Энийний цаана зүгээр ухамсар байдаг хгүй том ухамсар байдаг. Бид нэр яг харахгүй байна тийм ээ. Бүр нөгөө хараад нөгөө наазахын хэлбэр биш бол байдаг учраас харахгүй. Тэгээ нөгөө нэг хэдэн мянган жил нөгөө дамжигтаад ирсэн шүтэх зүйл чи одоо хүртэл явж гин тийм ээ. Инхээр энэ мухраар шүтдэг юм одоо ойлгох хэрэгтэй. Тэгээд яг цаана юу болоод итэл бид нар одоо энэ өөрсдийн одоо оюун ухамсараа ашиглаж бас энэ энергийн хууль гэж байгаа тийм ээ. Энергийг бас тодорхой хувийн шинжлэх ухаанаар баталсан. За тэгээд энэ арга билэгтэй хослууц жоохон наано цаана учиртай ямар байгаа байхгүй. За тэгээд том ухамсар гэдэг бол юу вэ гэхээр энэ бол хүний одоо бүхлээрээ нэг хүний биед багтаж шингэх хэрэггүй өндөр ухамсар. Бидний одоо жишээлбэл тарих одоо энэ махан биеийн 3 хэмжээстийн тарих болоод энэ махан биеийн эрчим энерги эд эсүүд тэр өндөр хэмжээний энергийг өндөр хэмжээсийн тэр ухамсар энергийг нэг махан биендээ бүтэн дүүрэн авч буулгаж чаддаггүй. Харин нэг хэсгийг буулгаж нэг хэсэгтэй нь өөрийн оюун ухамсараар харьцаж хүчийг өөртөө авах ашиглах боломжтой байдаг. Харьцах боломжтой байдаг. За тэгэхээр энийг болохоор бид нэр одоо яг шашны хэлгээр юу гэж юм бэ гэхээр бурхан буулгаж байна. Тэнгэр буулгаж байна. Тэнгэртэй харьцаж байна. Бурхттай харьцаж одоо бурхтын хүчийг буулгаж байна. Онгод тэнгэр буулгаж байна гэж ярьж байгаа. Энийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр тэр одоо тэр нэг бурхан гэхээр одоо бид нартай адилхан нэг хүн сууж идэх байх нь шүү дээ тийм ээ. Би гэсэн үзлээсээ гарчсан би одоо нэг хувь хүн тусгаар хүн гэсэн үзлээсээ гарчсан маш том оюун ухамсар байдаг байхгүй юу. Тэр өөрөө тэр мөндөр оюун ухамсартай учраас олон газар нэг зэрэг байх чадвартай. Олон газар хүчээ өвөө сэлбэд гэх юм уу олон газар олон ухамсартай харьцах тэнд үүлэх их боломжтой болчтой байхгүй. Та нар ч гэсэндээ өөрийгөө төсөөлөхгүй. Би одоо жишээлбэл хүн байж агаад онгод болоод тийм ээ онгод байж агаад онгодоосоо даавал бүр нэг бүхэл бүтэн би гариг болцсон байна тийм ээ. Гаригийн ухамсартай болцсон байна. Тэрнээсээ ингээд дээшлээ би бүр одоо том та ухамсар болцсон. Би гэсэн одоо нэгэн хүнд одоо хараалагдгаа болцсон. Би гэсэн нэгэн дүр тавтагдгаа болцсон. Тийм одоо том ухамсартай болчлоо гэж төсөлж болно шүү дээ.
Тэгэл одоо хаа сайгүй ингэж байх боломжтой. Хаа сайгүй олон хэмжээст ингэж өөрийнхөө одоо дүр төрхөөр гарч ирэх боломжтой. Тухайн хэмжээсийн ухамсарт тааруулж дүр төрхөөрөө гарч ирдэг байхгүй юу? Одоо жишээлбэл нэг том бурхны оюун ухамсар байлаа гэж бодъё. Одоо дайны бурхан тэнгэр ч юм уу. Одоо манайхаар бол нөгөө улааныхоор бол улаан жамсран бурхан. За Европынхоор одоо юу гэж ярьдаг тий өөр нэр төрхтэй байгаа шүү дээ. Гэхдээ цаанаа бол яг нэг л том ухамсар байгаад байгаа. Тэгээ юу гэж одоо энд шүтгэж ямар дүрээр ингэж нэгдсэн ухамсарт орж тийм ээ хадгалагдсан ямар дүрээр одоо мөнхөрсөн гэдгээсээ шалтгаалж дүр төрх нь өөрчлөгдөд яваад байгаа юм. Тэгвэл дэлхийгээс өөр гариг дээр ч юм уу өөр хэмжээс оршихуу дээр тэр бурхны буюу тэр том ухамсар чинь бас очиж харьцаанд орж болно шүү дээ тийм ээ ухамсарынхаа үйлийг хийж болно хин нэгэн ямар нэгэн одоо оршинсолтой харьцаж өөрийнхөө одоо хүчийг өгч гэдэг юм уу тэрүүгээр одоо дамжуулж үйлээ хийж болно. Тэгэхэд тэр тухайн гаригийн ухамсарт тэр энергийг ямар дүр төрхөөр хадгалсан байдгийг ямар бэлэгдлэр оруулж ирдгийг тэр дүрээрээ л орж ирнэ гэсэн. Түүнээс ш яг л нэг ийм төрхтэй бурхан ингээд сайхан тэнгэр дээрээ сууж идэг гэхээс илүү цаана нь бол дүр төрх үгүй том ухамсар байгаамаа. Харин дээр үеэсээ нөө шүтгэх үзлийнхаа хувьд ингээд ийм байдаг гэж нөгөө үзүүлэхгүй боломж бидний тарих ойлгохгүй зүгээр нэг хоосон ухамсар ингээд явж идэн энэ ухамсарын мөн чанар болохоор ийм хүчрхэг одоо дайчин эсвэл ийм минерал нэгүслийн одоо сүүн цагаан эрчим энергитэй гээл тэгсний айгүй олон дүр одоо олон ялгаатай ухамсар эрчим энергиуд ороод ирэхээр хүн тарих өөрөө тэрийг ойлгож авахгүй тарих өөрөө заавал нэг дүр төрхөөр буулгаж иржиж ойлгох гээд байдаг учраас хүний тэр тархинд нь харуулсан дүр төрхөөр л одоо ерөнхийдөө зураглалыг гаргуулжсэн гэсэн үг л дээ. Заримдаа магадгүй тэр одоо нэг бурхны том ухамсар нэг хэсэг нь хүний бие махбод ингээд төрөл аваад буугаад ирсэн байж явчих бас болдог байхгүй. Яг уу цөөн тохиолдолд тэгдэлтэй хүний ингээд сүнсийг харахаар чи тэр бурхан биш үү? Чи чин эрлэг ном ухаан биш үү? Эрлэг ном ухааны сүнс шүү дээ гэл тий. Чи чин тийм юмны бурханы сүнс биш үү гэх юм. Тэр бурхнад бүхлээрээ энэ махан бид орцсон явж байгаа юм биш. Тэр ухамсарт оршихуу, том ухамсарт оршихуу нэг хэсэг нь одоо хүний бие таарах сүнс болоод ингээд хүний махан бие төрөл авчихсан өөрийнхөө сүнсний үйлийг хийгээд өөрийгөө хөгжүүлээ явж явах тийм бас боломж байдаг байхгүй. Тэгэхээр бурхан гэдгийг чинь цаана учир зүггүй шүтээд айгаад ах юм биш. Эн чинь том одоо ухамсар байд юм аа. Эдэл одоо ойлгоцоход ерөнхийдөө болно гэсэн үг. За тэгээд энэ нь өөрөө нөгөө ёс заншлаасаа хамаарад, өв уламжлалаасаа хамаарад өөр нэрлэгддэг, өөр дүрслэгдэж болдог. Өөр ингэсэн үгтэй байдаг. За яг хуу дэлхий дээр болохоор яг үндсэн нэг тогтсон юмнууд байдаг байхгүй. За олон янзын шашнууд байдаг тийм ээ. За яг Монголд бол бөө мөргөл гэж байдаг. За шарын шашин, улааны шашин гэж байдаг. За улааныхан болохоор нөгөө тогшин бурхтуудыг залдаг тийм ээ. Чойжингууд тогшин бурхтуудыг залдаг. За бөөдөр болохоор одоо өгдөөцийнхаа ухамсаруудыг тийм ээ өндөр ухамсаруудыг ингэж юу ядгаа оруулж ирдэг. Улаач нар өөрөө ингэж өөрийнхөө ухамсартай холбож оруулж ирж ингэж үйлээ хийдэг гэдэг. За тэгээ шарих тэр шарихыг бас сайн судалж амжааг байна. Бас нэг тийм бол зан үйл байгаа. Тэгээд бүгдээр өөр ингэсэн зан үйлтэй байгаа хэвээр тийм ээ. Өөр ингэсэн өмсгөлтэй, өөр ингэсэн идэл хэрэглэлтэй. Тэрийг ингэ тогтооцсон байхгүй дээр үеэсээ тогтооцсон. Тэнгүүт нөгөө дээр үед чи одооных шиг одоо юм пиавер ч юм уу ийм одооных шиг юм гар утас муц юм янз янзын байгаагүй. Технологи байгаагүй. Юу байсан нөгөө металл нь байсан тийм ээ. Амьтад нь байсан өв сургамжлууд нь байсан учраас байгаа юмар ингээд болгоцсон байхгүй. За энийг ашиглаад энд одоо энэ төмөр металл зүйлд эсвэл мөнгөн зүйл алтан зүйлд ч гэх юм ийм хэлбэртэй зүйлд энэ эрчим энергийг оршоож хүчийг ашиглаж болох юм байна гэсэн тэрийг сэтгэж олсон байгаа юм. Тэгээд тухайн энэ нөхцөл байдалтай тааруулаад одоо сэтгэж олсон зүйлээрээ ингээд юм хийгээд тэр эрчим одоо нэгсэндээ тэр эрчим энергийг тухайн бит зүйлд одоо эрчим энергиэс нь авч оршоож тэрүүгээр үйлээ хийж гин гэсэн үг шүү дээ. Энергийн технологи ахгүй бид нар яг тэрийг ингээ харахгүй ингээ учир битүүлэг юм ингээ ашиглаад янз янз юм хийдэг. Тэг мэдхгүй шүү дээ харахгүй яг ямар энерги урсгал тэнд орж ирээд байгаа мэдхгүй. Гэтээ тэрийг өөрчилж болно шүү дээ. Өөрчилж болно. Жишээлбэл одоо яг тэр чинь уламжлагтаал ирсэн зүйл байхгүй. Түүнээс биш энергийг хаашин чуургаад хаашин яаж ч ингээд зохицуулаад ингээд аваад явчих
тэр технологи, энергийн технологи байсан цагт бол тэрийг өөрчлөлт хорих боломжтой. Хувцас нь ч өөрчлөгдөж болно. Одоо тэр эдлэл хэрэглэлийн тэр дүр сэлбэр нь ч өөрчлөгдөж болно, материал нь ч, загвар нь ч өөрчлөгдөж болно, үг хэл нь ч өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь тэр дээд ухамсартай холбогдоод тийм ээ. Тэр дээд ухамсараасаа одоо шидийг аваад энд үүлээ хийх нь чухал болохоос ш тэнд одоо ямар нэртэй, ямар дүр зурагтай, ямар гадаад төрхтөө, ямар үг ашигладаг, ямар хувцастай гэдэг нь бол нэг тийм чухал биш. Тэрийг зүгээр нэг ёс заншлын үүднээс бол аваад одын хүртэл нөгөө ёс заншд уламжлалаа алдаагүй ингээд явцсан байхгүй. Тэгэхээр тэрэнд бол хашигдаж баригдах шаардлага байхгүй. Тэрнээс харин гарц сэтгэх ёстой тийм ээ. Тэр хайрцаглагцсан зүйлээс гарц сэтгэх ёстой. За тэгэхээр магадгүй одоо би жишээлбэл надад өвдөөцүүд маань тийм ээ өөрсдийнхөө удамд тэр нэг дээд ухамсарын одоо бидний бурхан гэд байгаа. Тэр өндөр дээд ухамсарын шидийг ингэж өөрийнхөө удамд ингэ авчихсан. Тэгээ удмаа таслахгүй явах та удмынхаа айл нэг хүүхдэд тэр өөрсдөөсөө нэг хадгалж үлдсэн тэр өндөр эрчим энергийнхаа шидийг ингэж өвлүүлж байгаа байхгүй. За тэгтэл манай одоо жишээлбэл удмаас гэдэг юм уу надад одоо тийм шидийг өгсөн байлиг гэж бодъё л да. Айл нэг бурхны буюу айл нэг тэр өндөр ухамсарын шидийг ингэж өөртөө авах, өөртөө ашиглах боломжтой тэр энергийнх нь нэг хэсийг мэг гэж тамгалаад өгөө явчих болно. Тэр тамга гэдэг чинь биш үү те. Тэр тамга чинь өөрөө яг соронц шиг нөгөө татдаг байхгүй. Одоо жишээлбэл нөгөө Тони Старк гэдэг чинь Марвелийн Тони Старк ингээд чэйжин дээр нэг юмтай байдаг шүү дээ. Тэгэл тэр чэйжнээс нь сүүл рүү нано технологитой тэгэл нэг шууд хувцс нь гарч ирэл хүчтэй болчдөг. Яг тэрнтэй адилхан биднэрт харагдахгүй болохоос ш тэр энерги дөрвөн хэмжээстийн нөгөө энерги тал дээр болохоор биднэрт ингээд тийм энэ тэнд нэг юм тамга шиг юм хөгждөг. За тэр тамга нь болохоор өөртөө тэр шидийг тэр өндөр ухамсар эрчим энергийг өөртөө татаж ашигладаг тийм энергийн технологитой тамга байхгүй тэр чинь. За тэр тамгыг надад өгөөд буулгачлаа гэж бодоход би одоо ингээл бясалгаж байгаа тэр тамгаа одоо сэрэх буюу одоо тэр өндөр одоо технологиор бүтсэн өндөр энергийн технологиор бүтсэн тэр тамгандаа би зай хийж чинь гэсэн үг байхгүй. Одоо бидний ойлгомжтойгоор хүчтлийн өгчин одоо ямар нэгэн зүйл эсвэл тэр хүчтлийн дамжуулдаг нэг хүнээр би сэргэлэгдэж болно. Эсвэл өөрөө бяцлал хийж чад хүчтлийн өгчөж болно. Тийм ээ. Янз бүрийн тэр энергийн технологиг хүн чинь өөрөө ингэж төрөл тутамдаа ингэ гаргацсан байгаа шүү дээ. Хөгжих тутамдаа. Инхээр энэ тамган шидтэй болоод инхээр энэ тамган сэрдэм байна гэсэн нэг тийм өөр ингэсэн аргатай болоод тэр аргаа ингэ доош ингэ дамжуулсан байдаг байхгүй. Тэгэл одоо тэр нь юу ч хийж болно. Магадгүй нэг ургамал авчиж шатаагаал үнэрлээд паг тамган сэрдэг гэж болно тийм ээ. Эсвэл хиц хингэргээр тамгын сэрээчдэг байж болно. Эсвэл зүгээр үгээрээ хилээл үгээрээ тариндал эсвэл нэг тарин шившдэг хийгээл тэрийг сэрээчж болно. Өөр ингэсэн яг тийм технологиг хийцэн л ахгүй. Энергийн технологиг янз янзын аргаар хийж болно шүү дээ. Хүн өөрөө зохиогоо тэр энергийн технологиар хийж боломжтой. Тэгээд тэрийг уламжлалтад дамжуулсан. Яг өөрөө шинээр зохионо гэхээс илүү өөрөө тэрийг хүнээс зүгээр хавцсан бид нар амар байдаг учраас ингээд өв уламжлал ингээд явцсан байдаг байхгүй. Тэгэхээр яг хуу шинээр тэр энергийн технологи зохион бүтээгээд гаргаж ирсэн дор байгаа юм а бэлэн юм ашиглачи гэдэг бас нэг үүднээс тийм ээ. Дээрээс нь тэр нэг хүндлэл гэдэг юм явж байгаа байхгүй юу. Ёс заншлихын дагуу авчи, ёс жаягийнхын дагуу бай гэсэн тэр хүндлэл сэтгэлээр одоо энэ ёс уламжлал алдахгүй явт юм блэ. Түүнээс ш энэ энергийн технологиг нь өөрчилчи өөр юмар орлуулад ингэчи тэгчигээ сэтгээд явах юм бол бас боломжгүй зүйл гэж байхгүй л те. Угаасаа орчлын ертөнцийн гэдэг зүйл бол үнэхээр асар хязгааргүй тийм үнэхээр одоо энэ бидний тарих сэтгхүүд баригдахгүй олон боломжтой асар хязгааргүй уудам зүйл байдаг учраас зөвхөн нэг л аргаар буулган зөвхөн нэг л аргаар тамга сэрэн зөвхөн нэг л аргаар энийг хийн гэсэн баригдмал зүйл байдаггүй. Тэгвэл уламжлагдсан зүйл гэж хэлж болно. За тэгээ тэр одоо тэр нүдэнд харагддаг өөр хэмжээст байгаа. Гэхдээ бидний нөгөө нэг дөрвөн хэмжээст буюу одоо нөгөө биднэрт нөгөө авра байдаг, хүрд байдаг гэж ярьдэн шүү дээ. Тэгээ сүнслэг байдаг. Тэрэн дээр ч юм бол ингээд тамга байгаа. За тэр тамгын ингээд сэргэлээ гэхий тэр бурхны буюу тэр өндөр дээд хэмжээсийн хүчийг би өөртөө авах боломжтой ш. Нэгс энергийн сувг нэгтчлээ. Энергийг би өрлөгөд дамжуулах боломжтой болчлоо гэж ойлгож болно. За тэнгуут нөө засал хийгээд эхэлдэг ч юм уу, хуамт үзэж хараад эхэлдэг ч юм уу тий. Өөр одоо байж болох ямар шийд гэдэг ингээд
сэргдэг. За тэгэхээр энийг бол бидний өвгдөөцүүд юу яадаг тэр тамганы шид гэдэг ямиг бол маш их тийм үн цэнтэй зүйл гэж үздэг. Тэгээ яагаад гэхээр нэгт одоо удмаа таслахгүй байгаад хоёрт одоо удамдаа тэр тамганы шидийг авч үлдэж дамжуулахын тулд бас нэлийн хөдөлмөр гаргадаг. Нэлийн одоо генийн цусны сайжруулалт хийдэг. Сүнслийг одоо цаанаасаа өндөр дээд хэмжээсээс ирсэн одноос ирсэн сүнснүүдийг хүртэл өөрийнхөө удамдаа одоо авч үлдэж тэр энергийн сайжруулалт, тамганы сайжруулалт, тэр гений бие махбодын сайжруулалтыг хүртэл авахыг хүсдэг байхгүй. Бидний өвгдөөцийн хийдэг гол нэг ажлуудын нэг нь тэр шүү дээ. Ерөөсөө удмаа таслахгүй байх, удмынхаа тэр удамдаа шингээж авч үлдсэн чадсан тэр тамга ч юм уу ямар нэгэн шид тэрийг бол алдахгүй улам одоо өргөжүүлээд улам хүчжүүлээд явахыг бол бас хүсдэг. Тэрийг ч манж хашдаг байхгүй. Ерөөдөө үүрэг нэг одоо чухал үүрэг тийм байна. За тэгэхээр иймэрхүү одоо гайхамшигтай шидүүдийг тамгуудыг өгдлүүдийг ингэж тээж төрдөг бах нэ Монгол одоо хөвгт толботой хүмүүс маань. За гадны орн ч гэсэндээ бас хөвгт толботой мундаг хүмүүс бас байгаа л да. За тэгэхээр ерөнхийдөө бурхан гэдэг зүйл бол бурханы дүр гэдэг зүйл бол яг бидний нэгдсэн ухамсарт буюу одоо тархинд хадгалагдсан тэр символоор үзэгддэг юм аа. Одоо ингээд олон зуун жил, олон мянган жил давтагтаад ирэхээр ялцчгүй суудсан дүр төрөх болоод үлдчихдэг. Тэгээ тэр бэлэгдэл болгоно өөр тийм ээ. Одоо жишээлбэл бурхтын зургийг харахаар нүднээс нь маш гоё эрчим энерги мэдэрдэг, тэр бэлэг ухааныг мэдэрдэг. Гарынх нь хөдөлгөөн тэг тэр дүрслэл, тэгэл тэр хувцас суунаар арьсны өнгө, өмсөж зүүсэн юм болгоноос нэг тийм утга учир энергийг мэдэрдэг учраас тусгай одоо аргаар зурдаг тийм ээ. Яагаад тэгэхээр тэр амьлуулж одоо зурдаг. Тэр гарынх нь нэг хөдөлгөөнийг харахад л тэр хөдөлгөөнийг хинч мэдэхгүй гэж болно, заагаагүй гэж болно. Гэхдээ тэр гарын нэг байрлал, нэг хөдөлгөөн, тэр нүднийхээ нэг харцсыг л ингээд анхааралтай ажиглаад энергийг мэдрээ зогсоор тэнд өөр эрчим энерги орж ирдэг байхгүй. Тэгэхээр тэр юм болгон ч учиртай, юм болгон ч энергитэй. Гарын хөдөлгөөнөөс энерги гардыг юм байна, өнгөнөөс энерги гардыг юм байна, зүйлсэн эдлэлээс энерги эрчим үүсгэгддэг юм байна. Нэг эрчим энергийн бэлэгдэл явж чинь тэр нүдний харц суусан байдал, арьсны өнгө одоо бүх юмнаас нь уруулын хэлбэр, хамрын хэлбэр гихчлэн энэ болгон бүх юмнаас нь эрчим энерги гардаг буюу тэр эрчим энергийн мөн чанар нь энэ дүрслэлээр тодорч ирж байгаамаа гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас одоо тийм одоо дүрсүүд архетип дүрс гэдэг тийм ээ. Дүрслэлээр одоо бид нарт харагддаг, үзэгддэг, дүрслэгддэг юм аа. Цаана нь бол одоо нэг тэгээд сууж байгаа хүн байгаа юм биш. Цаана нь одоо нүдэнд үзэж гарт баригдахгүй зүгээр л ухамсарын хувьд бол холбоо тогтоож ухамсараараа одоо тэмтгэхэд мэдрэгдэх боломжтой тийм асар том өндөр ухамсар байдаг гэж хэлж болно. Яг нөгөө юу л ахгүй юу хүний энэ махан бие чинь нөгөө нэг өндөр тийм том ухамсарыг бүхлээрээ өөртөө авах боломжгүй байдаг учраас бид нар ингээ хүний төрөлд ороод ирэхээр бурхтын хувьд л жижигхан болчдөг. Тэр хоо гэл те ямар өндөр ухамсарыг гэл доороос ингээл шүтж байгаа штэ ямар ч мундаг ямар ч шийдтэй ямар ч хүчрхэг ингээд бид нар ч болохоор хөөх юм уу 3 хэмжээстэй ороод ирэхээр жижигэрчдэг байхгүй. Тэгээ яг уу бид нар магадгүй хизээ нэгэн цагт хөгжиж явсараа тэр том ухамсартай болж болно. Эсвэл тэр том ухамсарын аль нэг хэсэг нь байж байгаа буцаа тэр том ухамсартайгаа нэгдэж болно. Том ухамсар тэр өндөр хэмжээс дундаа олох энгийн үзэгдэл байгаа штэ тэр ч үс байдаг юм. Доороос дээш харахад бол тэр чинь агуу юм харагдаад байгаа байхгүй. За тэгээд хүний тэр гений мэдээлэл эдисийн мэдээлэлээс шалтгаалаад бас тэр сүнсний өгдлөөсөө шалтгаалаад за ямар удамдтай төрсөн удмаасаа шалтгаалаад янз янзын тэр тамга, шид, өгдлүүд сүнсэн бие дээр бол сүнсэн биеийн нэг хэсэг болоод нэг эргэтэн нь болоод энэ махан биед төрөл авдаг юм аа. За тэгээд тэр сүнсэн бие нэг эргэтэн болоод сүнсэн бие нэг хэсэг болсон тэр шидэн сэрхээрээ задрахаараа тэр хүн хүчээ авч өөрийнхөө сүнслэг үүлэнд ордог байхна гэж ойлгож болно. Тэгэхээр бол одоо энэ бөөгийн ёс заншил тэгээд буддын одоо шарын улааны тэр ёс заншлууд бол суралцахад бол их юм гарч ирнэ. Судлахад гэх юм уу? Судалж суралцахад их утга учиртай.
юмнууд гарч ирэх учраас тодорхой хэмжээний бас хүндлэл байх хэрэгтэй юм бэл. Надад бол анх харахад бол их инээдтэй санагдчихсан. Энэ одоо юу хачин сүртэй хувц өмссөн гэл те юу сонио амар дүртэй зургнууд байна одоо гэл яг ойлгоход хэцүү шүү дээ. Тийм өөрөө мэдхгүй юм чинь зөвөр нэг алиас албатай шиг харагдчих юм чи. Тэгэл бараг л амар өөртөө одоо юу дотцсон өөртөө бурхан гэж бодол юм сүртэй хувц мууц өмсөл ингэдэм бахтай гэл мэдхгүй байхдаа тэгэл нэг шоолох юм бол болж лсэн. Тэг яг нөгөө нэг энергийг мэдрээ толтоод тэгээд судлаад ирэхээр эн чинь нөгөө нэг угаасаа эрчим энергийн тэгж одоо энэ 3 хэмжээс рүү буулгаж ирэхийн тулд эрчим энергийг ашиглахын тулд тодорхой хэмжээний одоо энергийн технологиг юу яатсан байна. Тэр өндөр нарийн ухаанаараа энергийн технологи бүтээсэн тэрийг ингээ өв боломжлуулаад явдгийм байх гэдгийг ойлгоод ингээ хүлээн зөвшөөрч байгаа байхгүй юу. Их утга учиртай. Тэр өмсгөл хувцсан гэхээтэй өөр ингэсэн эрчим энергитэй хамгаалдаг. Тэр өндөр эрчим энергийг авахт нь бас тусалдаг тийм ээ. Дамжуулах бас нэг үүрэгтэй гэдэг ч юм уу. Ер нь их тийм чухал ач холбогдолтой байдаг юм л. Гэхдээ нөө сайнны хажуугаар саар гихчлэн харын талынханд үйлчилдэг шашны байгууллагууд бол бас байна тийм ээ. Магадгүй харын талынханд үйлчдэг бөөнөр ч гэсэн байгаа. Яг нөгөө гаднаасаа харахад бол мэддэхгүй биднэрт нөгөө нэг л хувцас, нөгөө нэг л дүр төрх, нөгөө нэг л юмаа хилээл, нөгөө нэг л тарнаа уншаад идэг зөв юм шиг харагдав. Гэтэл дүр төрхөөр биднэрт тийм хуурах нөгөө нөхцөлтэй байхгүй. Бид нар ч нөө цаадахын шууд толдоод харж чадахгүй, очиод уулзч чадахгүй болохоор чин гаднаас олыг ижлэгэн хувцс өмсөлтөд дүртэй ижлэгэн таринтай харагдаад байдаг. Гэтэл цаана болохоор нөгөө нэг доод эрчим энерги харын нөхдөдөд эзлүүлсэн. Тэгэнгүүтээ гадна талаараа нөгөө нэг бурхтай юм боيو өндөр эрчим энергийн үйл хийж гин өндөр эрчим энергийг буулгаж ингээд бас тийх холигтаад яваад ах үзэгдэл бас олон байд юм билээ. Тиймэрхүү зүйлх. Тийм учраас ялгаж салгаж ойлгоорой тий. Уул нь бол нөгөө харын талынханд эзлэгдээгүй яг үндсэн мөн чанараар явж байгаа одоо энэ шашнууд ч юм бол их гоё өндөр ухамсарыг буулгаж ирж байгаа энэ ч бас гоё сонирхолтой үзэгдэл шүү дээ тийм ээ. Тэр хүчрхэг эрчим энергитэй холбогдож байгаа үйл хийж байгаа энэ маш гоё одоо зүй тогтлохгүй юу. Гэтэл тэрийг нөгөө гадна төрхийг өөрчлөхгүйгээр цаад нөгөө орж ирж байгаа тэр энергийн уурсгал мөн чанарыг өөрчлөөд харын талынхаа эзэлсэн тохиолдолд байдаг учраас бид нэр тэрийг нь ялахгүй тэгээд 9 шидийн маргаан гардаг. Өө эн чин худлаа. Өө энэ шашин ч яста буруу муруу гэдэг ч юм уу тиймэрхүү ингээд маргаан гардаг. Тэгээ одоо ялангуяа энэ цаг үе болохоор нөгөө харын талынхаа чинь оёлцсон, эдэлчихсэн дэлхийг ингээд хатхандаа багтаацсан байгаа учраас ихэнх нь нөгөө харын талынхнаас хүчээ авдаг болцсон нэг тийм ялгаа бол байгаа. Яг одоо энэ талаар бол дараа нь ярина. За тэгээ энэ талаар ярихаар бас бөөн хэрүүл болно. Нөгөө яг үндсэн чанараар нь авч явдаг, үндсэн чанарыг мэдэрсэн хүмүүстэй манай шашинг муудлаа, бурхныг муудлаа гин. Эсвэл нөгөө нэг яг тэр итгэж очиод холигдуулсан хүмүүс болохоор эдгээр өстө муу худлаа буруу юм байна, баг ийм юм байдгүй юм байна гэх нэг итгэл үнэмшлээ хайцсан ч юм ингээ янз янз юм болд юм аа. Тэгээ эн чинь л 3 хэмжээстэй амьдрал шүү дээ. 3 хэмжээстэй амьдрал хар цагаан холилддог учраас тэгээд 9 шидийн болдог учраас угаасаа 3 хэмжээстэй амьдрал юм байх нь бол хэвийн үзэгдэл. Угаасаа мөн чанар нь тийм баггүй 3 хэмжээстэй. За нэг иймэрхүү зүйлс байна. Тэгэхээр энэ ерөнхийдөө миний ярианаас бол багцлаад та нарт ойлгуулах гэсэн зүйл болохоор бурхныг шүтэх гэсэн үзэгдэл нэг тийм юмнаас эхэлсэн юм аа. Одоо бол нэг учир зүггүй шүтээд айгаад юм гуугаад ингээд мөргөөд гэд ингээд ах шаардлагагүйгээр харин яг үндсэн утга санааг нь ойлгоод чин сэтгэлээс одоо хүндлэг хайрлах ч юм уу бишрэх тийм гоё сэтгэлээр хандаасаа гэж би хүсэж байгаа. Учир зүггүй одоо шүтээд мөргээд хий гэсний хийгээд ах юм одоо цаг үе арт хоцорсон байх нь шүү дээ. За тэгээд бурхан гэдэг чинь нэг тийм хүм биш тэр чинь маш том ингээд ухамсар энерги байгаа юм. Одоо энергийг бидний одоо сүнсний эрчим энерги юм байлаа гэхэд тэр бурхан гэдэг байгаа өндөр хэмжээст байдаг эрчим энерги ч юм уу нэлээд том задарчихсан зөвхөн нэг дүрт баригдхаа байчихсан зөвхөн нэг махан биед багтхан байчихсан тийм одоо хязгааргүй том ухамсар өөрийн гэсэн мөн чанартай өөрийн гэсэн хийдэг үйлтэй өөрийн гэсэн энергитэй мэдээлэлтэй тийм ухамсар ахгүй юу ер нь тийм учраас нөгөө ялгаатай одоо дайны бурхан гэж түрүү ярьлаа тийм ээ эсвэл ангаалтын бурхан гэж ярьлаа эд баялагын бурхан гэж ярьлаа эднэр чинь нөгөө өөр өөрийн гэсэн мөн чанартай адилхан яг том ухамсар энергиуд байгаа ч гэсэндээ нөгөө мөн чанар нь гаргадаг яг цөм энерги нь өөр байхгүй мөн чанар гаргадаг цөм энерги нь өөр тэгээ тэнцэнээсээ одоо
гурван хэмжээстэй байгаа хүн төрөлхтөн бид нар ямар нэгэн одоо удмын тамгын дагуу өгөгдсөн хүчийнхаа ирэхээр эсвэл сүнс нь угаасаа цаанаасаа тэр одоо тэнгэрээс ирсэн ч юм уу тэр эрчим энергитэй холбогдсон тэр одноос ирсэн ч юм уу байх юм бол заавал удам хамаарахгүйгээр сүнснийхээ өгөгдөл хүчээр тэр өндөр хэмжээсүүд эрчим энергийг наашна энэ сүнсээрээ энэ хүртээрээ энэ махан биеэрээ энэ эд эсээрээ буулгаж ирээд үйл хийдэг ч юм уу тийм тохиолдлыг яриад байгаа байхгүй. Ерөнхийдөө 3 хэмжээсийн махан бие төр тэгэх л боломжтой. Зөвхөн нэг хэсгийг дамжуулах нэг хэсэг шийдийн лах боломжтой байхгүй юу? Бидний тэгэхээр энэ 3 хэмжээс махан бие жоохон доороо гэсэн үг. Маш хүчрхэг тийм ээ бидний махан бие маш хүчрхэг одоо өндөр хэмжээстэй ч юм уу тийм байсан бол магадгүй нэлээд том ухамсарыг одоо бүгдлээр нь буулгаж ирч чадвартай байх байсан юм билүү. Бас би бодохдоо өмнө нь хэдэн мянган жилийн өмнө тийм том одоо хүмүүс байсан шүү дээ. Том биетэй хүчрхэг хүмүүсээс нь тэд нар өөрсдөө тэр том эрчим энергийг бас маш сайн буулгаж ирдэгч байсан юм билүү мэдэхгүй шүү дээ. Яг тийх боломжтой гэж би бодсон. Энэ махан бие чинь өөрөө хүчрхэг байх тусам эдис гений мэдээлэл нь өөрөө бас өндөр эрчим энерги нь өндөр байх тусмаа л тэр өндөр дээд эрчимүүдийг буулгана шүү дээ тийм ээ. Тэгэхгүй би хаа өвчтэй одоо суултаараа махан биетэй нөгөө нэг тоолов таамах тий өгдөл байхгүй махан бие бол бас хэцүү шүү дээ тий. Нөгөө резонанс энергийн резонанс таарахгүй учраас тэр бурхтыг буулгаж ирч чадахгүй ч юм уу тиймэрхүү юмнууд бол байдаг. Тэгэхээр бол бурхан гэдэг чинь өөрөө нийт утгаараа хаас сайгүй байдаг өндөр эрчим энерги. Тэр дундаа эрчим энергиуд өөрсдөө ингээд мөн чанараар хуваагдсан байдаг учраас тэр мөн чанарууд нь бууж ирэхдээ өөр ингэсэн архетип дүртэй буюу бидний нэгдсэн ухамсарт нэг дүрэг бүтээчихсэн тэр дүрээрээ үзэгдэж болдог. Тэр дүрээрээ зураг хөргөн мөн хүрдэг. Тэгээ тэр өөрийн мөн чанар эрчим энергиэрээ хүний биед тодорхой хувьд бууж ирж үүлээ хийдгээ. Нэгсэндээ байгаагийнхаа оршин тогтноод байгаагийнхаа хэргийг энд гаргадаг л гэсэн үг байхгүй юу. За тэгээд тэр өндөр технологитой өндөр хэмжээсийн ухамсаруудад болохоор манусынхаа бодвол одоо нөгөө энэ махан биед хараалагдахгүй арай сэрэг биетэй арай сэрэг арай өндөр тавтамжийн эрчим энерги биетэй байдаг учраас нөхдүүд бол шууд бүр өөрөөсөө илүү өндөр ухамсартай шууд холбогдно. Шууд эрчим хүчийг буулган шууд ярилцсан гэдэг гой юм бол байдаг байх. Тэрийг бол яг жоохон ухамсар мэдрэмжээр бол орж ирээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэр оддын өндөр одоо одноос ирсэн сүнснүүдийн хувьд бол дээд бие гэж байгаа. Дээд биед нь болохоор 3 хэмжээст ухамсар энерги биш. Бид нар чинь өндөр хэмжээс одоо яадчил 5 6 7 8 доор хэмжээсийн ухамсар одоо энергиуд байгаа байхгүй. Бүхлээрээ хүний биед бууж ирж багтахгүй болохоор өөрсдийнхөө одоо нэг хэсгийг энд хүний төрөл ахуулаад явж гин гэсэн үг л байхгүй. Тэгээ тэд нар ч юм болохоор бүр биднийг бодвол өндөр хэмжээстэд өндөр ухамсартай энэ махан бие хараалагдахгүй махан биеэс гой биетэй тийм ээ өндөр хэмжээсийн өндөр эрчим энергийн гой биетэй. Гэхдээ өөр ингэсэн бас дүр төрхтэй өөр ингэсэн хийдэг ажилтай. Тэнгүүтээ дээшээгээ бүр их үүсвэртэй бүр өндөр том ухамсартай холбогдохдоо шууд холбогдсон шууд хүчийг буулгаж авч ирж үлээ хийчдэг тийм одоо гой үлгэрийн гимээр итгэмээрүүдийн гоё зүс байдаг юм байлээ. За тэгээд ямар нэгэн одоо өмсгөл дүр төрх мухраа шүтэх гэсэн юмнуудасаа салах цаг нь ирсэн. Цаад мөн чанар эрчим энергийг ойлгох цаг ирсэн. Тэгээд альва нэг юмд ерөөсөө хашигдаж баригдаж болохгүй өөр ямраарч байж болно гэдгийг гоё сэтгээд тийм ээ хөгжүүлээд бясалгаарай л гэж хэлмээр байна. За талархлаа энэ хүртэл сонссонд тэгээ жоохон ойлгомжгүй наан цаана оруулж ярьсан бол уучлаарай.